Хэрвээ таны бүх харилцаа шүлснээс эхэлсэн бол яах вэ? Хинээ шилжиж ирсэн сурагч Ураба Микото их сонин охин. Чимээгүй үргэлж ширээн дээрээ унтаж байдаг. Нэг өдөр хичээлийн дараа Цубаки Акира түүнийг ширээн дээрээ шүлсээ гойжуулан унтсан байгааг олж харна. Юу ч бодолгүй тэр шүлсийг нь хуруугаараа авч амандаа хийдэг. Удалгүй Акира гинэт хүн дээр өвддөг. Ураба ирээд Акираг Урабагийн шүлсийг амссан болохоор хайрын өвчин туссан гин. Ганц эмчлэх арга бол өдөр бүр Урабагийн шүлсийг амсах. Ингээд тэдний ачаалалтай харилцаа эхэлдэг. Тэд шүлсээ солилцох бүртээ сэтгэл хөдлөл мэдрэмжээж бас хуваалцдаг. Гэхдээ Урабад бас нэг өвөрмөц зуршил бий. Тэр үргэлж биедээ хайж авч явдаг. Тэгээд ичих, уурлах, эсвэл атаархах үедээ хачаараа сасан гэж хачилна. Уэшиба Риичигийн мангагаас хэдүүлсэн Насано Каначо X 10-10 тий шүлсний тухай аниме өдөр бүр нэг аним.